сэтгэлээр эхлүүлж дурсамжаар гэрэлтүүлье. Бүтээлч гэр бүл. Сайн байцгаана уу үзэгчдээ, хүүхдүүдээ, ээж аавуудаа. Энэ бол Бүтээлч гэр бүл нэвтрүүлэг. Өнөөдөр бид Монголын уран зургийн галерейд зочилж 7 настай хүү гэр бүлийн хамт уран зургуудтай танилцаж, гэр бүлийн дулаан хэмнэлээр нэгэн өдрийг хэрхэн өнгөрүүлж буй тухай үзүүлэх болно. За ингээд хаалгаа зөөлөн түлхийдэл бид нэгэн гайхалтай аялалд хөл тавихандээ хамгийн ихний гэр бүл маань бүгдээрээ төгөлдөр хуурчаад харин тэдний ертөнц өнөөдрийн энэ аяллыг хэрхэн хүлээж авах болтоо хамтдаа үзцгээе. За бид гурав бол одоо гуруула урлагийн мэргэжлэр ингээд ажилд сурдаг учраас би бол хүүхдүүдээ ер нь бол урлагийн чиглэлээр аль сонирхож байгаа бүхий л одоо төрлөөр нь явуулахыг хүсдэг. Одоо жишээлбэл манай хоёр хоёулаа гоё зурдаг. За тэгээ охин маань бас драмын дугууланд одоо ингээд суралцж байгаа. Тэгэлгүй яах вэ? Хүүхдүүдийнхээ ирээдүйг анхаардаг эцэг эхчүүд энэ мэд цөөнгүй бий. Тэр ч утгаараа манай нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүүхэдтэйгээ өнгөрүүлэх нандин мөчөө яаж илүү сонирхолтой өнгөрөөлж халуун дулаан мэдрэмжээр цэнэглэгдэж болохыг зааж зөвлөж өгөх юм. Хөөх, энэ дүрсгэн хүүхдийг чинь харин зураг үзэх ийм дуртай байна ч нэ бодоогүй шүү. Их сонирхож байх ч нэ. Ээж нь ч бас заримыг нь өөрийнхөө тайлбарлаж өгөөд манай гуравт ярилцах түүх их байгаа бололтой. Уран зургийн галерейд үзэх юм их. Танилцах түүхүүд ч бас зөндөө бий. Одоо харин зураг бүрийн цаана ямар түүх байгааг хэлж өгөх тайлбарлагчаар манай оролцогчид хамгийн сонирхсан бүтээлүүдээ тайлбарлуулах гэж байна. Хэдүүлээч бас сонсъё. За, энэхүү бүтээл болохоор Монгол улсын ардын зураач, чогсом зураачийн таагаржуулга гэдэг нэртэй бүтээл. Тэгээд энэхүү чогсом гэдэг зураач нь болохоор бүр 90 нас хүртлээр амьдарч агаад тэгээд ийм гоё бүтээл хийгээд биднэрт үлдээсэн байна. Уран зураг юугаараа ингээ урлагийн бүтээлүүдээс онцлог вэ гэхээр уран зурагт ямар ч чимээ байхгүй. Ямар ч бас тайлбар байхгүй. Харин уран зургийг хүн нүдэрээ үзээд тэр чив чимээгүй юу ч ярихгүй байгаа, ямар ч тайлбар хэлэхгүй байгаа зүйлээс зөвхөн өөрийнхөө дотор байгаа зүйлийг хардаг. Магадгүй миний дотор ийм шар өнгө байхгүй бол би баг энэ шар өнгийг харахгүй гэсэн үг. Одоо надад ийм цэнхэр өнгө таалагддаг бол би цэнхэр өнгөтэй зураг байна да гэж илүү гоёор одоо цэнхэр өнгийн гоё гэж боддог ч юм уу те. Тэгэхээр уран зураг бол өөрөө өөртөө ярьдаг. Тэр зургийг хараад өөрөө өөрийгөө ингээ бас гоё сонсч чаддаг тийм хүчтэй, тэгтээ бас чимээгүй тийм урлаг байна. За тэгээд энэхүү таагаржуулга гэдэг бүтээл нь болохоор чогсом зураачийн баг ахынх нь одоо очиж үзсэн газар байгаа. Нэг ийм түүхэд байхгүй юу? Эрэгтэй хүмүүс ингээ хүчтэй ах юм бол энэ чулуу гүргэн гэж нэг түүхэд байгаа. Эсвэл ингээд очиод хүмүүс энэ чулуун дээгүүр ингээд ийм том чулуун дээгүүр бас хадан дээгүүр ингээд чулуу шидээд давуулах юм бол бас их хүч чадалтай эрэгтэй байна гэдэг ч юм уу тийм гоё олон түүхэд байгаа. Тэсний чогсом зураач яг боддоор та энэ таагаржуулгыг тийм том гэж бодож байна уу? Амар хэмжээний том болов? Ер нь айгүй том. Танд тийг санагдав. Би бол тэгсэн. Тэгсэн чинь энэ чогсом зураач бүр амар баг бахта баг хичээн дүү шиг байхдаа энэ таагарч чулуун дээр очиж үзчихсэн юм байна л да. Тэгээ ерөөсөө дахиж очиж үзэж байгаагүй. Тэгээд жоох хүүхдэд тэр таагарч чулуу бүр үнэхээр сүрлэг байсан учраас өөрийн зурагтаа зурхтаа бүр ийм томор зурсан байгаа. Тэгээд чогсом зураач өөрөө өөрийгөө энд зурсан. Энэ бол чогсом гээд бид нар одоо харж чадахгүй тэнгэрт байгаа ч гэсэн чогсом зураач өөрийнхөө бүтээлд өөрийгөө энд зурсан байгаа. Өөр аль хэдийн зураач болчоод тэгээд ийм гоё олон шагнараа дагуулад таагарч чулуун дээр очиод зураг зурхийг зааж өгч байгаа. Ийм гоё зураг байна. Энэ бүтээлийн тухай одоо яг гол агуулга нь ерөөсөө энэ бүтээл байхгүй гэж хэлж байна. Энэ дотор нэг юм байхгүй байгаа. Гэхдээ хүмүүс тэр тийшээ харж байгаа. Онгоц яг зөв. Эндээс ингээд онгоц хийсээд онгоцны ингээ утаа ингээ үлдсэн те зам явсан зам нь үлдсэн. Тэгэхээр бүгдээрээ тэр онгоц руу хараад тэгээд тэр зүг рүү харж байгаа те. Онгоц нь ерөөсөө харагдах байгаа мөртлөө бид нарт энэ онгоцыг байна гэдгийг энэ зураг харуулж байгаа. Тэгэхээр ингээд нэг өсөндөө юм хөдөө хээр талд зураг зурж байгаа юм шиг хэрнээ бас орчин үеийн дэвшилтэд хөгжлийг харуулсан ийм гоё бүтээл байна. 1965 онд зурсан. Бүр одоогоос чинь 40 50 60 жилийн өмнө зурсан зураг. Энэ зураач бол яг л өөрийнхөө сэтгэлийн одоо тий өнгө бодгийг л гаргаж зурсан байна.
Миний охин бас мундаг. Ээж нь бол тэр онгоцны зам амыг бол олж харахгүй. Тэрийг анзаарачгүй яалтчгүй нэг зураг зурдаг хүүхэд чи арай өөр нүдээр хараад юм л та тий. Ямар сонин түүх вэ? Тайхар чулууны л зураг гээд өнгөрөх шахаж гэтэл дотор нь түүх, домог, бүр гайхамшигтай уран сэтгэлгээ багтсан байсныг ойлголоо. Хүүхдүүд ч гэсэн зургийг зүгээр нэг харж хаад өнгөрөхгүй. Тэд асуун, гайхан, инээж, эргэлзэж төсөөлнө. Урлагийг хүүхдийн нүдээр харахад бүрчлүү сонирхолтой болдгийм байна. За харин одоо нэгэн онцгой болонд хүрэлцэн ирлээ. Хүүхдүүд чих тавин сонсож, багш нь тун нухацтай зааж өгч байна. Энд будгаа ингэж түрхэн шүү. Дараа нь цаасаа ингэж дарна. Харин зарим жаалуудын харц будагнаас илүү багшийн гаранд төвлөрсөн бололтой. Энэ модон дээр зураг гардаг гинэ. Тамах шиг үү гэж хүртэл хоорондоо шивнэлдэж байсан. Биер биш. Харин бүхэл бүтэн модон хэв ашиглаж зураг зурдаг гин шүү. Хүүхдүүдийн хувьд бол яг л эд шид шиг зүйл. Бар зураг хийн гэдэг чинь амархан юм шиг мөртлөө жаахан анхаарал суларвал цаасны оронд ширээн дээр зураг гараад ирнэ. Модон бар, хулдаасан бар. Хинийч санаанд орохооргүй шин дүрс, шин мэдрэмж. Ижитэйгээ өнгөрүүлсэн дурсамжтай өдрийг хүүхэд насан туршдаа мартдаггүй гэдэг. Тэр өдөр зураг зурсан ч бай, хөгжим тоглосон ч бай, хамт байсан дурсамж нь л сэтгэлд үлддэг юм шүү дээ. Янзын гоё. Тэгээ энэ жоохон бас өшөө жоохон буудлаад хот байвал. Тийм энэ болохоор нөгөө модон бар маань энэ нөгөө модны ширхэг ингэж одоо нөгөө чийг тосныхоо нөлөөнд ингэж илүү тодроод тэгээ зарим хэсэг нөгөө будган илүү бүдэг гарах тийм тохиолдол байгаа. Тэгэхэд энэ гоё сэлбрээ гоё ингээд аюу гоё урнаар гаргаа тий. За тэгээд ийм гоё хар бэхээр өнгөрүүлээд одоо тэр сэлбэр дээрээ ингээд гоё жигд тараагаад ингээд гаргаад төхөр аюу гоё яг л зурцсан юм шиг тий. Гэхдээ хамгийн гол нь аюу гоё ийм нарийн ийм чимхлүүр юуг энэ анх сэлбрийг нэг гоё хийх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Тэгээ нэг гоё гаргацсан махад бол энэ зургийг бол хідэн ч удаа ингээ гоёор зурцсан юм шиг байж болдгоор гоё онцлогтой юм байна гэж ойлголоо. Амар сонирхолтой. Модноос тийш зураг гарангийн үед амар сонин санагдаад би нөгөө хултаасан дээр нэг хийж үзвэс. Захтай тийд бас. Би өмнө тиймээ зурж үзэж байгаагүй харин морь зурж үзэж исэн. Зөндөх морь зурж үзэж исэн. Өнөөдөр л харин нэг тиймээ зурж үзэж байна. Энэ зурагных нь би өөрөө бараг бүтээлч нь болсон юм шиг санагдаж байна. Манай гэрт ийм жаад идэг байхгүй тий тэрэн дотор бол хийндэ. Би Сөхөтрийн талбайг зурсан. Ээжийн зураг нь болохоор бүх бүтэн хар өнгөн гашсан. Манай анаа болохоор тиймээ зурсан, ээж бид хоёр болохоор Сөхөтрийн талбай зурсан. Би Сөхөтрийн талбайд өмнө очижсэн. Тэгээд Сөхөтрийн талбайгаа зурсан. Би цаасан дээр маш их дарсан болохоор надад маш гоё зураг гарч ирсэн. За одоо харин Монголын уран зургийн галерейн үүдээр орж ирэхдээ л анзаарсан өвөрг үтсний бүтээлийн тухай тайлбарлаж өгөх гэж байна. Энэ бол морин төвөргөн хэмээх бүтээл юм. Энэхүү бүтээл болохоор одоо бүр бүтээгдээд 25 жил болсон. Урлагийн маяг зүтгэлтэнд Авгд орж гэдэг зураачийн зам ба морин төвөргөн гэдэг нэртэй бүтээл байхгүй. Тэгээд энэ болохоор өрөг урлаг гэж хэлдэг. Өрөг урлаг гэдэг нь юу вэ гэхээр магадгүй ингээд зүгээр л цаасан дээр гараар зурхаас гадна тухайн орчин нөхцөлд нь буюу тухайн одоо тэр орон зайд тааруулж альва урлагийн бүтээлийг үрж хийхийг өрөг урлаг гэж хэлдэг. Тэгээ энэ бүтээлийг болохоор яг галерей гүйцэтгэн байгууллагаснаас хойш энд ингэж тавиад тэгээд одоо хүртэл хүмүүс үздэг. Заримдаа хүмүүс энийг урлагийн бүтээл гэдэг нь анзаарахгүй ч гарах магадaltaй. Гэхдээ энэ бол Монголын төрөлх урлагт байгаа одоо хамгийн орчин үеийн бүтээлийн одоо нэг тод жишээ гэж хэлж болно. За энд болохоор 3 зүйл байгаа. Их чинь та нарт гурвуулын тайлбарлаж өгье заяа. Нэг нь болохоор энэ юу лээ? Мэдэх юм лээ. Би л мэдхгүй юу. Энийг болохоор дээс товох гэж ярьдаг. Тэгээ энэ болохоор Монголын буюу ер нь бол хүмүүсийн түүхэнд ингээд маш богино
бас тийм тодорхой бичигдээгүй байсан ч анхны бичиг үсгийн үүсэл гэж үздэг байх нь л дээ. За магадгүй би ингээд адуундаа явлаа шүү гэх юм бол одоо энэ олсоо 2 удаа зангиддаг ч юм уу те. Би орой одоо бүр орой ингээд нар жарахаар ирнэ гэх юм бол магадгүй 3 удаа зангидаж үлдээдэг ч юм уу те. Тэгээд ингээд тэр үед чинь бүр дээр үед чинь утас гэж байхгүй шүү дээ хүмүүстээ. Утас гэж яахгүй бичиг бүсэг бас байхгүй байх үед за тэгэх юм байна да гэд би биндээ гоё хэл дуулаад байсан анхны бичиг үсгийн үүсэл гэж бас үздэг. Тэрийг нь давагдаж бүтээлч энд ингэж ашигласан байгаа шүү дээ. Бас холбоо ашигласан байгаа. За дараах нь 4 гэж болохоо та 2 та 3 мэдэх үү? Би бол мэднэ. Та мэдэх үү? 4 Д үсгээр. 4 би тамга гэж утсан. Тамга гэж утсан юм аа. За 4 гэдэг нь штэ морин дээр хэдүүлээ чинь шууд өөртөө гарчихлаар бас арай хөрөхгүй те. Тэнгүүдийн 4 дээр гიშгээд тэгээд морин дээр мортдог байхгүй. Тэгэхээр энэ болохоор одоо хүмүүсийн хүлэнд ингээд гიშгээд одоо тий доороос нь түлхэж өгөөд морин дээр мордуулдаг нэг тийм одоо хэрэгсэл байгаа юм. Тэгээд энэ уран бүтээлч нь болохоор ийм 55 шиг өөр дөрөөг ашигласан байгаа. Бүгдээр харах юм бол энэ бүх дөрөө өөр нэг янзын ганц дөрөө байхгүй. Энэ дөрөөг ингэж ашигласан байгаа. За тэгвэл хамгийн доотлолт нь юу вэ? Та хоёр одоо энийг аягүй сайн мэднэ те. Юу байгаа лээ? Чулуу. За өөр. Ийс шороо байгаа. Монголчуудын туулсан замыг харуулж байгаа. Магадгүй тэр гэрэлтэй тэр цонхноос ингээд доошоо явах зам хүртэл монголчууд ийм урт замыг туулж л те. Тэгсэн түүхийн ингээд зам одоо магадгүй хэдэн жилийн те 100 200 300 жил ингээд ийм урт замыг туулахдаа юутай хамт байсан юм шиг байна. Морьтойгоо хамтдаа тэр урт замыг туулсан. Тэгээд түрүү хэлсэнтэй энэ дөрөв чинь яахад тусалдаг гэлээ? Яахад тусалдаг вэ? Морин дээр мортоход тусалдаг. Харин тэр морьд биднэрт монголчуудад тэр урт замыг туулахад те бас дайнтай байх үед бидрийг аврахад те тэр бүх зүйлийг морьтойгоо хамт туулсан гэдгийг харуулж байгаа. За ийм урт замаар ингээд яваад энэ хаана хүрсэн бол газар шороо. Би ингээд ийм урт замыг туулсан хэрнээ ийм жижигхэн газар шороотой болсон байна те. Бөөрийнхээ ингээ бид дөрвчүүд ингээ харьцаж байна те. Тэгэхээр ийм урт замыг туулаад бидний олж авсан зүйл бол бидний газар шороо тэрийг хайрлах ёстой шүү гэдгийг энэ бүтээлээрээ энэ давагдаж гэдэг бүтээл чинь биднэрт хүргэж байгаа. Ер нь айгүй их гүн ухаанаар хийсэн бүтээл юм байна те. Үүлэмжтэй. Тэр хүмүүстээ дуршлаг хурлаг гэдэг чинь зөвхөн цаасан дээр өнгөөр буддаг юм уу? Тийм бүтээл биш байгааз. Дуршлаг хурлаг гэдэг ер нь юу ч ашиглаж өөрийнхөө дотор байгаа зүйлийг гоё хүмүүст үзүүлмээр байгаа зүйлээ хийж олж байгааз. Хүүхдүүд зурх дуртай. Тэдний бүтээлч сэтгэлгээ цаасан дээр амилдаг. Одоо бид оролцогч хүүхдүүдийнхээ бүтээлүүдийг танилцуулж, үзэгчд маань ч гэсэн гэртээ хүүхдүүдийнхээ бүтээлүүдийг ахин харж, ярилцаж, хамтдаа бүтээлч ертөнцид аялаж болох юм. Хүүхдүүдийн төсөөлөл хязгааргүй. Тэдний бүтээлч сэтгэлгээ бидний дотоод ертөнцийг усалж, зарим нь урам өгдөг юм шүү дээ. Миний охины зурсан тэр нэг юм борон туслуудын зураг байдгийн. Тэр надад бүр айгүй гоё тайвшрал өгдөг. Тэр өнгө буудаг, тэр одоо бороо ороход тэр байгалийн өнгө яаж хуурдгүү те, өвс ногоо яаж сэрэгдгүү. Тэрийг айгүй гоё гаргаж өгсөн байдаг. Би охиныхон тэр зурагт маш их дуртай. Хүүгийн хувьд бол миний хүү бол одоо хөдөө тал нутгийг айгүй зурах дуртай. Тэгээд тэр Монголын ахуйгаа айгүй сайн мэдэрдэг. Монгол хүн гэдэг утгаараа би тэрэнд нь бас айгүй нааштай байдаг. Би багадаа ингээд бороонд ихчлэг амар тоглодог байсан болохоор тэрийг санаад тэгээд ингээд өвсөн дунд ингээд бороо орж байгаагаар зурсан. Би ээжтэйгээ зөндөө олон өдөө явж байсан учраас хөдөөгөө зурсан. Тэгээд би морь зурсан. Тэгээд бас нар зураад модон дунд айлан муулгаж байгааг зурсан. Манай ээж нөгөө нэг одоо амралтын газартай болъё гэдээ ингээ мөрөөдөг байхгүй. Тэгээд би ээжийнхаа мөрөөдлийг зураад тэгээд амралтын газар зурсан. Энэ зурган дээр болохоор би дэлхийгээ сайхан байлгах гэж дэлхийгээ модон дунд зурсан. Тэгээд би бас бороо орж байгааг зурсан, бас өвс зурсан. Энэ зурган дээр би гэр бүлээ зурсан. Ээжигээ зурсан, өөрийгөө зурсан, бас дүүгээ зурсан. Энэ миний хамгийн хайртай зураг. Би гэр бүлээрээ эдгээр шинэ жилээ тэмдэглэсэн. Тэгээд анаа бид хоёр ёлко засж байгаа, эмээ өвөө маань хоолоо бэлтэж байгаа, ээж минь харин шинэ жилийнхаа хувцыг бэлтэж байгаа. Анагийн зурагнаас хамгийн таалагдж байгаа нь
Энэ Хөгжим тоглоно гэдэг зураг шиг амархан ч биш. Гэрийн даалгавар шигч уйтгартай биш. Товчлуур бүр дээр нь нэг адал явдал нуугдаж байгаа юм шиг. би аяа тоглохоос өмнө зурагтайгаа танилцдаг. Тэгээд би зурагтайгаа танилцсны дараа төгөлдөр ураа тоглодог. Намуу хөгжмийн аялгаунд найган бүжиг сайхан нааш цаас эргэлдэг намайг чамайг баясгана. Миний тоглож байгаа хөгжмийн нэр байс. За ингээд өнөөдөр хоёр хүүхэдтэйгээ уран зургийн галерейг ингээд бүтэн явж сонирхлоо. За тэгээ хүүхдүүд маань угаасаа зурах айгүй сонирхолтой. Авьяастай хэдий ч яг юм бас мэрэгжлийн талын зураг одоо үзэсгэлэн бас нэг бас сайн үзэж харж байгаагүй. Ерөнхийдөө хүний зурсан зургийг сонирхдаг ч гэсэн. За тэгээд өнөөдрийн дүгнэлтэнд бол уран зургаас гадна бүтээл гэж юу гэдгийг тэрийг хүүхдүүдтэй бас багасгаж гэсэн ойлгуулсан баг. За тэгээ бас хүмүүсийн одоо
сэтгэл зүйн одоо тэр зураг дээр хэрхэн гарч ирдэг, модерн зураг ямар байдаг те одоо таталбар зураг, судалбар зураг ямар байдаг зэрэг янз янзын талаас нас хүүхдүүдтэй тайлбарлаж үзүүллээ. Тэгээд бид гурийн хувьд бол өнөөдөр бол маш сайхан сонирхолтой өдөр болж өнгөрлөө. Өнөөдөр уран зургийн галерей ороод маш гоё зурагнууд үзсэн. Би бараг энэ өдрийг мартахгүй хаа. За одоо бидний нийгэмд бол ингээд хүүхдүүд маань чөлөө цагаа маш жоохон үр бүтээлгүй өнгөрөөгөөд идэг. Тэгэхээр хүүхдүүдийнхээ одоо яг юу сонирхож чинь те урлагийн тал дээр нь юу сонирхож чинь, зураг сонирхож чинь үү те жүжиг одоо бүжиг сонирхож чинь үү тэр болгоны сайхан дэмжиж тэрэнд нь хамруулад өгвөл цаашдын бидний ирээдүй тэгээд нийгэмд ч гэсэн маш сайхан үлгэр дуурайл болох баха. Ийхүү нэгэн бүтээлч гэр бүлийн аялал, урлагийн ертөнцид гүн сэтгэгдэл, гэгээлэг дурсамж, халуун дулаан мэдрэмж үлдээгээд өндөрлөж байна. Харин дараа нь ямар гэр бүл, ямар урлаг, ямар хөглөгдсөн сэтгэл биднийг хүлээж буй бол магадгүй таны гэр бүл дараагийн бүтээлч гэр бүл чинь билүү?